сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр сарны ордны талаар оруулнаа. За сарны ордны шинж чанар болон 12 орд тус бүр дээр ямар бас шинж чанартай байдаг талаар товч дурдъя. За сар бол хамгийн хурдан хөдөлдөг од гэж хэлж болно. За хариуцдаг орд нь бол мэлхий ордыг хариуцдаг байгаа. За астрологт бол 4-р гэрээг мөн хариуцдаг. За сарны түлхүүр үгс нь болохоор сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэл зүй, эмоц, далд тухамсар. За эмэгтэй хүн, ээж, бэлэг тал, зүүн совин, за бидний дадал зуршил гэх мэт эдгээр түлхүүр үгстэй бол холбоотой байдаг. За 2-оос 2.5 хоногт бол ордоос хэлдэг буюу нэг орд дээр 2.5 хоног байрладаг гэсэн үг. За 7 хоногийн бол даваа гаригийг бол бэлэгддэг. За сар маань болохоор шин сараас ахуулаад бүтэн ингэж тойрох цикл нь бол юм 4 үе шат буюу 4 фазыг дамждаг. За эхнийх нь бол шин сараасаа эхний хагас буюу тал сар хүртлэе бол 1-р фаз. За тал сараасаа тэргэл сар бүтэн сар болтлоо тэргэл сар болтлоо бол 2-р фаз. За тэргэл сараасаа буураад буцаа тал сар болтлоо 3-р фаз. За 3-р фазаасаа харанхуй болоод шин сар хүртэл бол хамгийн сүүлийн 4-р фаз гэдэг ийм 4 үе шатыг бол дамжиж ингэж иргэдэг хөдөлдөг гэж хэлж болно. За шин сар гарах үеэр бид нар юу хийхэд илүү тохиромжтой вэ гэхээр зорилгоо тодорхойлох, шин санаа төслийг санаачлах, төлөвлөгөө гаргах, бичих, ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд бэлтгэх иймэрхүү зүйлсийг хийвэл илүү сайн. За тэгээд тэргэл болтол нь тэр шин зүйлээ эхлүүлээд үйл ажиллагаагаа өрнүүлэх, илүү шаргуу ажиллах ч юм уу ингээд тэргэл сар болох тэр үед бол хамгийн хүчтэй сар маань дүүрч ирж байгаа учраас аливаа зүйлээ дүгнэх, өөр тэрэггүй зүйлсийг чөлөөлж явуулах, гомдол харуулслаа тавьж явуулах, уучлах, илүү их бясалгах ч юм уу тайван байх. За ингүүл илүү үр дүнтэй. За тэргэл сараас сар маань буураад багасах тэр үед бол нөгөө хүний эрч хүч дагаад ингээд сарны химнэлийн дагуу эрүүл мэнд ч гэсэн ингээд нөгөө нэг дархлаа суулж юм байдаг учраас илүү их нөгөө нэг ажлын ачааллыг зохицуулах, эрүүл мэндэд илүү их анхаарах, дуусгаагүй байсан зүйлсүүдээ ингэж дуусгах, цэвэрлэгээ хийх ч юм уу биеийн хувьд детокс цэвэрлэгээ ч юм уу иймэрхүү зүйлсийг хийвэл бас илүү их тохиромжтой байдаг. За сарны талаар Ведийн зурхад юу гэж өгүүлдэг вэ гэхээр Ведэд болохоор эмэгтэй энерги, төрөлт хүүхэд нас, дотоод аз жаргал, зүүн совин, сэтгэл хөдлөл, мэдрэмж, тав тух, төвчээр, ухамсартай байдал, бусдад зүтгэх, үйлчлэх хүсэл гэд ингэж бол тайлбарладаг. За Ведийн зурхад сарны энергийг ямар үед хүчрхэгчдэг вэ? Хүчтэй болгодог зүйлс нь юу вэ гэхээр үнэнч байдал, хайр халамж, бусдад зүтгэх, бусдад үйлчлэх, бурханлаг гих тэгнс хандах, оюуны мөргөөл, ээж, хойд ээж, хадам ээж, дэлхийн ээж гэх мэт ээжтэй илүү их ингээд нөгөө бодол сэтгэлээрээ хүндэтгэл үзүүлэх, ээжтэй үйлчлэх, мөн бүх хүнд хайр, амар амгалан хүсч байх энэ үед бол сарны энерги маань илүү хүчтэй болдог гэж үздэг юм байна. Мөн их хүүхдийн талаар болохоор сарны нөлөө ба хүүхэд. Хүүхэд төрсний дараа эмэгтэй хүний сарны энерги бол маш хүчрхэг болдог. Тэгээд хамгийн багадаа бол 1 жил хүүхдээ хөхөөр хооллох ёстой гэсэн байна. Тэгээ сүүгээр ээж нь нөгөө нэг хүүхдэд түүний дархлааг нь өгж идэг учраас сарны энергийг ингээд дамжуулдаг учраас аль болох 1 нас хүртэл нь бас хөхөөр хооллох. Хүүхдийг аль болох их тоглох цаг гаргах нь бол тухайн хүүхдийн сарны энергийг нэмэгдүүлдэг гэж үздэг юм байна. Одоо болохоор сар маань 12 орд тус бүрд ямар шинж чанартай байдаг талаар товч өгүүлье.
За эхлээд сар маань хоньны ордод байх үед одоо ямар шин чанартай байдаг вэ гэхээр за хоньны ордны сартай хүмүүс маань илүү зоригтой, үйлдэл хийхэд бэлэн, шийдэмгий, хүсэл тэмүүлэлтэй жоохон юм яаруу төрлийн хүмүүс байдаг. За бусдыг бол ингээ шулуун шудраг байдлаараа татдаг. За илүү өөртөө ихтэй юм халуун гал энерги юм өөрөөсөө ялгаруулсан одоо ийм хүмүүс байдаг бахнэ. За тэгээд хоньны ордод сартай хүмүүс маань бол ерөнхийдөө өөрийгөө ингээд илэрхийлэх одоо өөрийгөө ингэж яриулах дуртай, өөрийгөө магтуулах дуртай ч юм уу те би өөрийгөө ингэж тод харуулах би гэх одоо үзэл нь жоохон илүүд байдаг. За энэ хүмүүс маань бол ээжтэйгээ одоо ингээд найзууд шиг ч юм уу ийм дотн харилцаатай байх боломжтой. За эхнэр хүнийхээ хувьд болохоор бүх зүйлийг одоо ингээд жоохон ганцаараа хийх гээд байдаг ч юм уу бүх зүйл дээр одоо ингээд нэг өөрөө ингээд хит их ачаалал атлыг өөр дээр авах гээд байдаг ч юм уу жоохон юм сул талтай байх боломжтой ч гэсэн одоо нөгөө хамтрагчийнхаа төлөө бол бүх зүйлийг юм зориулдаг эхнэр за хүүхдүүдийнхээ төлөө одоо бүх зүйлийг бас зориулдаг юм ээж байдаг байх нэ. За сар маань болохоор хоньны ордод аялж явхад та ямар одоо зүйлсийг хийвэл илүү тохиромжтой вэ гэхээр за өөрийгөө магтаж урамшуулах, өөртөө одоо гоё сайхан зүйлсийг авч өгөх, за гадаад дүр төрхөндөө илүү их анхаарах. За мөн одоо тарих толгооны эрүүл мэнд болон даралт ихсэх тэдгээр зүйлс дээр илүү их анхаарах. Одоо хит их зүйлсийг ингэж бодохгүй байх, хит их ачааллыг өөртөө авахгүй байх ч юм уу те ингэж хамтарч хийх ч юм уу. Иймэрхүү одоо зүйлсийг хэрэгжүүлвэл илүү тохиромжтой байдаг байх нэ. За дараагийн орд маань болохоор үхрийн орд. За үхрийн ордод сартай хүмүүс маань болохоор за амар амгалан, тав тухтай, тогтвортой, мэдрэмжтэй, бат бөх, за жоохон юм залхуу. За ийм төрлийн бол хүмүүс байдаг байх нэ. За сар маань болохоор одоо үхрийн ордод аялж авахд бол тухайн хүн маань за нөгөө хамтрагчтай ингээ маш аюулгүй амар амгалан тийм тайван тогтвортой тийм бол мэдрэмжийг төрүүлдэг ийм ихнэр байдаг бахан. За хүүхдүүдтэй мөн одоо маш тийм амар амгалан сэтгэл зүйн хувьд гэр орны тав тухайн хувьд ийм аюулгүй байдлыг мэдрүүлсэн. За ийм тайван тогтвортой бол ийм ээж байдаг бах нэ. За эхнэр хүний хувьд ээж хүний хувьд бол ийм нэг буур суурьтай гэх юм уу те нэг ийм ноён нуруутай ард нь бат бөх юм нэг хамгаалагч байгаа юм шиг тийм мэдрэмжийг бол ийм төрүүлдэг. За ийм бол сарны шин чанартай байдаг байх нэ. За үхрийн ордод одоо сар аялж явхад та ямар зүйлсийг хийвэл илүү тохиромжтой байдаг вэ гэхээр за сайн унтаж амрах, за үхрийн дунаар сэрэх ч юм уу те ингээ сайн нойроо авах. За жимс ногоо юм амттан десерт идэх ингээд сонирхол аппетит юм өндөр болдог учраас хит их чихэрлэг зүйлсээс жоохон зайлсхийх ч юм уу те. За гэртээ мөн одоо сайхан хоол хийж идэх, аль эсвэл гадуур амттай хоолнд орох. За хөр маань бидний амтлах мэдрэмж хоолыг бас хариуцдаг учраас сайхан хоолоор за тэр үхрийн сарны энерги ингээд сайхан дэмжиж өгөх хэрэгтэй байх нэ. За мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх, за тэдний яриаг нь сонсож өгөх, халуун дулаан юм уур амьсгалыг бүрдүүлэхээ гэсэн байна. За дараагийнх нь болохоор эхрийн орд. За эхрийн ордод сартай хүмүүс маань болохоор за маш ухаалаг, яриасаг, за жоохон хуримтгай, за маш юм хурдан хөдөлгөөнтэй, за хурдан сэтгэдэг ийм одоо төрлийн хүмүүс байдаг байх нэ. За эхрийн ордод одоо сартай хүмүүс маань нөхөртөө ч юм уу тэ хамтрагчтай бол маш тийм ухаалаг, сэргэлэн, за эрч хүчтэй, хурдцтай, ингээд аливаа зүйлд маш хурдан тасан зохицдог ч юм уу тэгж санагддаг. За гэр бүлдээ бол доо маш тийм ухаалаг эхнэр, ухаалаг ээж, хүүхдүүдийнхаа боловсролд илүү их анхаардаг. За жоохон ингээд зарчимч гэх юм уу тийм шаардлага өндөр, хүүхдүүдтэй гэх юм жоохон шаардлага өндөртэй юм ээж байх боломжтой. За мөн одоо маш цэвэрч гэх юм уу гэр бүлийн одоо тэр гэр орны цэвэр цэмцгэр байдалд маш их анхаардаг юм цэвэрч ээж байх боломжтой. За хүүхдүүдийнхаа мөн одоо ингээд боловсрол эрүүл мэндэд бол маш их юм анхаардаг ийм ээж байдаг бах нэ.
За сар маань болохоор эхрийн ордод байх үед ямар зүйлсийг хийхэд тохиромжтой байдаг вэ гэхээр за бичих цаасны ажил хийдэг бол одоо тэр зүйлс маань маш идэвхтэй явна. За мөн ном бичих, тэмдэглэл хөтлөх, өдрийн тэмдэглэл, за судалгаа хийх, ном унших, шин зүйл суралцах. За шин зүйлийг ингэж сурч эхлүүлэхэд бол маш тохиромжтой. За тэгээд өөрийнхөө одоо амьдралынхаа зохиолч нь байх. За өөрийгөө урамшуулах, маш сайхан гоё үгсээр ингэж бас урамшуулж, зоригжуулах, магтах. За найзуудтайгаа харилцан яриа өрнүүлэх, уцаар ярих, за хөвгөлтэй байх. За тэгээ мөн толгоогоос сэргээх, цэвэр агаарт гарах, ууланд алхах, аялалд явах ч юм уу те хит их юм бодсноос үүдэлтэй бас ингээ стресстэх магадaltaй учраас тэрийг ингээд өөр одоо уур амьсгал оруулж ирж эхрийн ордны сарны энергийг ингэж идэвхжүүлэх хэрэгтэй байдаг бахнэ. За дараагийнх нь мэлхийн орд. За мэлхийн ордоос сартай хүмүүс маань болохоор за маш мэдрэмж өндөртэй, эмзэг, за халамжтай, тайван, гэр бүлсэг, сэтгэл хөдлөлтөй ийм төрлийн хүмүүс байдаг бахнэ. За мэлхийн ордоос сартай хүмүүс маань бол маш тийм тэнцвэртэй одоо хамтрагч, эхнэр ээж бол байж чаддаг. За аливаа зүйлд ингээд маш сайн тэнцвэртэй ханддаг, хүүхдүүдээ маш сайн сонсдог, аль эсвэл нөхрөө ингээд маш сайн сонсдог ч юм уу. Ийм маш сайн сонсогч, маш сайн зөвлөгч байдаг. За хүүхдүүдийнхаа гоо сайхан, за тэр бүх зүйл харилцааны асуудлуудад маш сайн зөвлөдөг ээж бол байдаг. За хүүхдүүддээ маш тийм халуун дулаан, аюулгүй, тэнцвэртэй, ийм найз шиг, ижил эрхтэх шиг ингээ бий болгодог гэр бүлийн харилцааг бол гэр бүлийн тийм бол уур амьсгалыг бол бүрдүүлж өгдөгөө. За сар маань мэлхийн ордод байхад одоо яах хэрэгтэй вэ гэхээр бид илүү ингээ гэр бүлтэйг ойр дотн байж хайртай дотны хүмүүстэй цаг гаргах, тэдгээр одоо хүмүүсийг илүү сонсох, за тэр хүмүүст илүү их цаг зориулах ч юм уу. Ингээд бол мэлхийн ордны сарны энерги бол одоо хүчрхэгжин, нийтгэвчэн гэж хэлж болно. За мөн одоо халуун сүү уух, сүүтэй халуун шоколад уух, сүү халааж уугаад ингээд тайван сайхан суух, амрах. За ээжтэйгээ болзоонд явах, халуун дотны яриа өрнүүлэх, за ээжийнхээ одоо ачийг хариулах ямар нэгэн сайхан зүйлс хийх, бэлэг өгөх ч юм уу. Ингээд бол бас маш тааламжтай. За сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээ хуваалцах, маш сайхан одоо хайртай дотны хүмүүстэйгээ ярилцах, талархлаа илэрхийлэх гэх мэт зүйлсийг хийхэд тааламжтай байдаг бахнэ. За дараагийнх нь сар арслангийн ордод. За арслангийн ордод байх үед бол арслангийн ордны шин чанар маань бол маш үнэнч, сайхан сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, хөгжилтэй юм байдаг бахнэ. За арслан маань араар өдөрдүүлдэг учраас сар маань одоо арслангийн ордод байрлах үед бол маш тийм эрч хүчтэй, өөдрөг энергитэй болж ирдэг бахнэ. За хамтрагчтай болохоор одоо тэгээ нөхөртөө ч юм уу маш тийм мэдрэмжтэй эхнэр. За өөрийнх нь дотоод сэтгэлийг маш сайн гүн гүнзгий мэдэрч ойлгодог мэдрэмжтэй эхнэр гэж одоо санагддаг бол хүүхдүүдтэй болохоор одоо нэлээд бас ингээд нөгөө хатуу чанга гэх юм уу те. Тэгсэн хэрнээ цаагаараа одоо хайр нь дотроо хална гадна гэдэг ээж ч юм уу цаагаараа маш сайн хүүхдүүдээ ингээ гүн гүнзгий сэтгэлзэн хувьд ойлгодог. Гадна л та жоохон хүүтэн хүндий санагдчих болох ч гэсэн маш сайн нөгөө нэг юм сэтгэлзүйг нь ойлгодог, юм сэтгэлзүйж ээж бол байдаг бахнэ. За хүүхдүүдтэйгээ маш тийм сайхан хөгжилтэй хамт байдаг, хөгжилдөх дуртай илүү ингээд баяр баясгалантай, баяр хөөртэй байдаг бас ийм ээж байдаг бахнэ. За сар маань арслангийн ордод байх үед бол илүү тийм өөртөө ихтэй, маш тийм гоё ганган, гоёмсог одоо хатан хаан шиг те бусдын ийм анхаарлыг татсан одоо ийм эмэгтэй байх боломжтой. За сар арслангийн ордод аялж явахд болохоор бид нэр илүү ямар энергитэй болж ирдэг вэ гэхээр за сөрөг одоо бараан зүйлсээс илүү ингээд зайлс хийгээд гэрэл гээгээтэй баяр хөөртэй ингээд байх тэр сонголтыг бол илүү хийдгээ. За сар маань арслангийн ордод байх үед та одоо хайртайгаа илэрхийлэх,
хайраа илчлэхэд бол бас баш тааламжтай, сайхан мэдээ сонсох магадлал өндөр. За зүрх сэтгэлээ илчлэх энэ үед бол эерэг хариу авах боломжтой. За шинэ зүйл туршиж үзэх, за зураг авалтад орох, тайзан дээр гарах, уран сайхны арга хэмжээнд оролцох гих мэт зүйлс бол бас тааламжтай. За хүүхдтэй холбоотой асуудлаа шийдэх, хүүхдүүдтэй хамтран ажиллах, хүүхдтэй цаг гаргах ч юм уу те. За мөн дотоод хүүхдтэй цаг зориулах ч юм уу иймэрхүү зүйлсийг хийхэд бол сарны энерги маань арслангийн ордод илүү юм идэвхтэй байдаг бахнэ. За дараагийнх нь болохоор охины орд. За охины ордод сартай. За охины ордод сар маань ямар шин чанартай байдаг вэ гэхээр за сэтгэл хөдлөлөө илүү их шинжлэх, за ойлгох чадвартай. За маш ажилсаг, цэвэрч нэмбай. За ингээд логикоор сэтгэдэг. За баг зэргийн юм шүүмжлэгч. За ийм төрлийн шинж чанартай байдаг бахнэ. За сарны одоо орд маань сар маань охины ордод байрлаж авах үед бол хамтрагчтай илүү тийм нөгөө нэг ухаалаг, алсын хараатай юмыг ингээд маш тийм том зургаар нь харсан тийм ихнэр айгуу тийм өөдрөг ихнэр гэж бол санагддаг нөхөртөө. За үр хүүхдүүдийнхээ одоо боловсрол, за шашин одоо тэр бүх зүйлсд илүү их юм анхаардаг бас ийм ээж байх боломжтой. За хүүхдүүдийнхээ одоо илүү их нөгөө нэг боловсрол мэдлэг, гадаад хэл ч юм уу те тэдгээр зүйлсд нь илүү их нөгөө нэг анхаарлаа хандуулдаг. За илүү философлог ийм ихнэр ээж байдаг байх нэ. За сар маань охины ордод байх үед ямар зүйлсийг хийхэд илүү тохиромжтой вэ гэхээр за гэр орон албан тасалгаа орчин тойрондоо цэвэрлэгээ хийх. За эрүүл зөв хооллох, түргэн хоол хүнд хоолноос элсхийх. Яг гэвэл сар маань охины ордод байх үед гидс ходоод ингээд хямрах, хоолны хордлого авах юм магадлал өндөр байдаг учраас айл болох тасгал хөдөлгөөн эрүүл зөв хооллох, хөнгөн хооллох хэрэгтэй. За фитнес, йог, бүжиг гэх мэт физик биеэ ингээд ажилуулсан тасгал хөдөлгөөн хийхэд маш тохиромжтой. За сар охины ордод ингээд охин орд маань өөрөө шороо махбодтой учраас за төлөвлөгөө гаргах, данс тооцоо цэгцлэх, за бичиг цаасаа эмхэлж цэгцлэх, эмх цэгцэнд оруулах ийм зүйлс хийхэд бол бас маш тааламжтай байдаг бахнэ. За дараагийнх нь жинлүүрийн орд. За жинлүүрийн ордод сартай хүний шин чанар ямар байдаг вэ гэхээр за илүү дипломат, ёс суртахуунтай, тусч, за хамтран ажиллах чадвар сайтай, багаар ажиллах чадвар сайтай, хамтрагчаа маш сайн сонсдог. За ийм тэнцвэртэй, шударга ийм төрлийн шин чанартай байдаг бахнэ. За жинлүүрийн ордны одоо сартай эхнэр одоо нөхөртөө ямар одоо ямар шинж чанарыг ингээд өгдөг вэ гэхээр маш тийм найдвартай, бат бөх. За илүү тийм нөгөө нэг сахилга баттай ч юм уу те ийм мэдрэмжийг бол төрүүлдэг. За хүүхдүүдтэй болохоор хүүхдүүдтэй маш тийм хариуцлагатай, хүүхдүүдтэй илүү ингээд сахилга баттай байх, хөдөлмөрлөх ч юм уу те эдгээр зүйлсийг илүү их ингэж ойлгуулсан маш бодтой практик тийм зүйлсийг одоо ингэж ярьдаг ч юм уу ийм ээж байдаг бахнэ. За мөн одоо маш тийм гоо зүйн одоо мэдрэмж өндөртэй, аливаа зүйлд маш тэнцвэртэй ханддаг. За урлагийн одоо ингээд зүйлсийг сонирхдаг ч юм уу ийм байх боломжтой. За мөн одоо нэлээд бас ингээд нөгөө хатуу чанга. За ийм ээж бас байх боломжтой байдаг. За сар маань жинлүүрийн ордод байхад одоо ямар зүйлсийг хийхэд илүү тохиромжтой вэ гэхээр за гоо сайхны одоо өөрийнхөө одоо гоо сайханд илүү их анхаарал хандуулах одоо гоо сайхны үйлчлэгээ авах ч юм уу тий. За мөн одоо найзуудтайгаа уулзах, хин нэгэн одоо таныг сонсох, мөн тантай ярилцах одоо тийм нөгөө нэг орон зайг ч юм уу тийм орчинг бүрдүүлэх, за мөн хайртай хүнтэйгээ халуун дотны чин сэтгэлийн ярилцлага өрнүүлэх. За мөн одоо найзуудтайгаа ингээ гадуур болцоонд гарах, цагийг ингээ хөвгөлтэй өнгөрүүлэх ч юм уу. Иймэрхүү зүйлсийг хийхэд бас маш сайхан тохиромжтой байдаг. Мөн одоо хайртай хүнтэйгээ гоё хоёулахнаа бас ингээ болцоонд явах ч юм уу те. За иймэрхүү зүйлсийг хийхэд бол одоо жинлүүрийн ордны сарны энерги маань бол маш юм
хүчтэй эерэг болдог байх нэ. За дараагийнх нь болохоор хилэнцгийн орд. За хилэнцгийн орд сартай хүмүүс маань болохоор маш одоо гүнзгий мэдрэмжтэй, за амбицтай, нууцлаг, шаргуу хөдөлмөрч, за зөгнөгч буюу зүүн совин өндөртэй, за ийм шин чанартай бол байдаг байх нэ. За нэлээд нууцлагдмал төрлийн хүмүүс гэж бол хэлж болно. За хувийн зүйлсээ бол ингээ гадагшаа гаргах бол нэг сонирхолтой биш. За маш өөдрөг, оюунлаг одоо эхнэр хамтрагч тийм мэдрэмжийг бол нөхөртөө төрүүлдэг. За хүүхдүүдтэй болохоор ингээд нэг юм сонин содон зүйлсийг санал болгодог. За хүүхдүүдийнхаа илүү тийм нөгөө нэг оюунлаг, за боловсрал ч юм уу тийм зүйлсэд нь одоо анхаарлаа хандуулдаг. За хүүхдүүдтэй маш сайн одоо эрхчлөг олгодог ч юм уу ингээд нөгөө нэг хит ингээд нэг зааварчлаад байхгүй ч юм уу алсаас ингээд нэг юм эрхчлөөг нь сайн олгож тухайн хүүхд нөгөө нэг алдаж эндэж онж явснаар өөрөө сурах ч юм уу тийм боломжийг олгодог ээж гэж хэлж болно. Нэлийн ингээд нөгөө нэг эрхчлөөтэй. За мөн одоо нөгөө хүүхдтэйгээ ингээд нөгөө нэг хит ингээд дотн байхгүй жоохон ингээд зайнаас харилцдаг ч юм уу те жоохон өвөрмөц харилцаатай байх юм боломжтой. За нөхөртөөгөөч гэсэндээ бас нэлээ ингээд нөгөө нэг эрхчлөөг нь олгодог гэх юм уу те ийм төрлийн ихнэр хэрнээ бас ингээд хартай байх магадлал бас өндөртэй. За сар маань хилэнцгийн ордод байхад ямар зүйлсийг одоо хийхэд илүү тохиромжтой байдаг вэ гэхээр за нууцлаг байх буюу хувийн зүйлсээ ингээ нууцлах, зарим зүйлсийг ил гаргах шаардлагагүй гэдгийг ол мэддэг байх хэрэгтэй. За нууц зүйл ингээд зүйлээ одоо хамгаалах ч юм уу ийм байх хэрэгтэй. За тэгээд зүүн совин мэдрэмжтэй итгэх, ид шид байдагт итгэх, зүүн бэлгээ хөгжүүлэх, зүүн мэдрэмжээ сонсох. За дотоод хүний хайрлах, өөрийгөө хайрлах, сэтгэл зүйчтэй уулзах, хэн нэгэнтэй ярилцах. За мөн одоо астролог, даалд ертөнц сонирхох, за эзотерик ч юм уу ийм даалд ертөнцийн одоо мэдээлэл судалгаа хийхэд бол маш бас тохиромжтой хилэнцгийн ордны сар маань илүү ингээд нөгөө итгэвчдэг байх нэ. За дараагийнх нь болохоор Нумын орд. За Нумын ордод сартай хүмүүс маань болохоор маш сониуч чадлын явдалтай, нөхөрсөг, өөдрөг, эрхчлөөтэй, за ийм төрлийн хүмүүс байдаг бах нэ. За Нумын ордод сартай хүмүүс маань болохоор хамтрагчтай тийм маш мэдрэмжтэй, зүүн совин өндөртэй, за тийм нэг зөөлөн хайр халамжтай ийм ихнэр одоо мэдрэмжийг бол өгдөг. За хүүхдүүдтэй бол одоо бас хариуныхийгөө хайрыг үзүүлдэг, хүүхдүүдийнхаа маш сайн сонсогч нь, за илүү дэм нэг шашинлаг гэх юм уу те нэг юм сүнслэг төрлийн ээж гэж хэлж болох юм уу? За ийм байдаг бах нэ. За гадаад дүр төрхийн хувьд бол бас нэлээд би эрхүү ч юм уу том биетэй ч юм уу за ийм байх боломжтой. За сар маань Нумын ордод аялж байх үед одоо ямар зүйлс хийхэд илүү эерэг тааламжтай байдаг вэ гэхээр за сурч боловсроход цаг гаргах, за хэл сурах, за ихтгэл тавих, тайлан бэлдэх ч юм дээ энэ боловсрол оюуны одоо зүйлсэд цаг одоо зориулахад тааламжтай. За мөн найзуудтайгаа уулзах, өөдрөгөр аливаа зүйлсийг харах, эерэг байх. За шашин гүн ухаан, дээд мэдлэг чамдах, за номын багштай болох, за багштай бас ямар нэгэн зүйлсийг одоо ингэж зориулах ч юм уу те цаг болон одоо нөгөө нэг оюуны хөрөнгө оруулалт хийх эдгээр зүйлс бас тааламжтай. За мөн гадаад хүмүүстэй түншлэл байгуулах, визний асуудал хөөцөлдөх ч юм уу тийм сар Нумын ордод аялж байх үед ийм зүйлсүүдийг хийхэд бол тааламжтай байдаг бах нэ. За дараагийнх нь болохоор Матрын орд. За Матрын ордод сартай хүмүүс маань болохоор маш хариуцлагатай, хөдөлмөрч, ажил хэрэгч, практик төрлийн ийм хүмүүс байдаг. За Матар ордод одоо сартай хүмүүс маань болохоор маш тийм дайчин, эр зоригтой, өөртөө итгэлтэй ийм мэдрэмжийг бол эр нөхөртөө төрүүлдэг төрлийн ийм эмэгтэй хүмүүс. За хүүхдүүдтэй болохоор ингээд
хүүхдүүдтэй одоо өөрийнх нь найз шиг маш тийм хөнгөн хөгжилтэй байдлаар харилцдаг ийм ээж байдаг бахнэ. За илүү их тийм нөгөө нэг гадна талаасаа хүүтэн хүндий юм шиг хэрнээ хүүхдүүдтэйгээ бол маш тийм энгийн найзууд шиг хөгжилтэй айгуу тийм хошин шогийн мэдрэмж өндөртэй мардсан ч гэх юм уу те ингэж хэлж болох үст тийм ээж байдаг бахнэ. За сар маань материйн ордод аялаж явах үед та ямар зүйлсийг хийхэд илүү тохиромжтой вэ гэхээр за илүү их ажил хэрэгж байх. За ажлын орчинд шийдэгдэхгүй байсан асуудлуудаа шийдэх ч юм уу. За мөн одоо мөнгө төрөхтэй холбоотой, данс тооцоотой холбоотой тийм асуудлуудыг шийдэхэд тохиромжтой. За илүү их нөгөө нэг өөрийнхөө нэр хүндийг баттгах, өөрийн үнэлэмжээ бас тодорхойлох. За хамт олонны дунд ингээм амбицтай байх ч юм уу те. За иймэрхүү зүйлсээр бас анхаарал хандуулахад тохиромжтой. За мөн илүү одоо сахилга баттай байх, хийж байгаа зүйлстэй илүү их сахилга бат үүрэг хариуцлагатай. Үүрэг хариуцлага ухамсарлах ч юм уу. Иймэрхүү байх юм бол илүү тааламжтай байдаг бахнэ. За мөн урт хугацааны төлөвлөгөө гаргах, урт хугацааны уримтлал үүсгэх ч юм уу. Иймэрхүү зүйлс мөн тааламжтай. За дараагийнх нь хумхын орд. За хумхын ордод сартай хүмүүс маань болохоор илүү нээлттэй, бие даасан, нөхөрсөг, оюунлаг, өвөрмөц сониуч юм төрлийн хүмүүс бол байдаг. За хумхын ордны одоо сартай хүн маань хамтрагчдаа тийм маш тийм тав тухтай аюулгүй байдлыг бол ингээд бэлгэлдэг, аюулгүй байдлыг ингээд үүсгдэг гэх юм мэдрүүлдэг ийм ихнэр байдаг. За хүүхдүүдтэй ч гэсэн ингээд маш тийм тав тухтай аюулгүй байдлыг мэдрүүлдэг, маш сайхан хоол хийдэг ч юм уу те, хоол хийх авьяастай. За ийм ээж за хүүхдүүдийнхаа нөгөө нэг ийм тав тухт илүү их анхаардаг. Тав тух материаллык зүйлс. За тэгээд мөн хооллолтонд бол маш их юм анхаардаг ийм төрлийн ээж. За илүү ингээд нөгөө эрхчлөөтэй байх, одоо сонирхолтой гэх юм уу тийм юунаас ч ингээд нэг юм баригдмал бус чөлөөтэй, өөрийгөө бас ингээд чөлөөтэй илэрхийлдэг ийм одоо эмэгтэй ийм төрлийн ээж байдаг бахнэ. За сар хумхын ордод байх үед та ямар зүйлсийг хийхэд илүү тохиромжтой вэ гэхээр за өөрийгөө магтаж урамшуулах, за одоо өөрийнхөө талаар ямар нэгэн зүйл ингээд постлох, зураг авахулах ч юм уу те тиймэрхүү зүйлсийг хийхэд тохиромжтой. За мөн одоо хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, хүмүүст хандив өгөх, хүмүүст өөрийнхөө одоо нөгөө амьдралын туршлага тэр бүх зүйлсээ солилцох, хуваалцах. За найзуудтайгаа уулзах, за хөгжилтэй байх, илүү тийм нөгөө нэг ивент олон нийтийн арга хэмжээнд оролцох ч юм уу иймэрхүү зүйлсийг хийхэд тохиромжтой. Мөн одоо шинжлэх ухааны судалгаа хийх, тийм сонин содон газраар аялах ч юм уу иймэрхүү зүйлсийг хийхэд тохиромжтой байдаг бахнэ. Илүү тааламжтай байдаг бахнэ. За хамгийн сүүлд нь загасны орд. За загасны ордоос сартай хүмүүс маань болохоор илүү мэдрэмтгий, ээлдэг, зөн совинтой, романтик, мөрөөдөмтгий, уран сэтгэмж өндөртэй юм хүмүүс бол байдаг бахнэ. За загасны ордод сартай хүмүүс маань бол хамтрагчтай, илүү тийм ухаалаг, яриасаг юм мэдрэмжийг төрүүлдэг ихнэр байдаг. За хүүхдүүдийнхээ боловсролд бол маш сайн одоо анхаарлаа хандуулдаг ийм ээжээ. За хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг, тэднийг маш сайн сонсдог. За илүү нөгөө идэвхтэй байлгадаг, янз бүрийн дугуйланд явуулдаг ч юм уу. Ийм төрлийн одоо ээж байх боломжтой. За тэгээд илүү их нөгөө өөрийнхөө зүүн совин дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг, зүүн совингоо маш сайн сонсдог гэх юм уу те. За гэр бүлийн уур амьсгалд ч гэсэндээ нэг юм зөв мэдрэмж энэ бүх зүйлсээ одоо ингээд ашиглаад одоо тухайн хүнд юу хэрэгцээтэй байгааг мэдэрдэг ч гэх юм уу ийм төрлийн ээж байдаг бахнэ. За сар загасны ордод явж явах үед ямар зүйлсийг хийхэд илүү тохиромжтой вэ гэхээр за бяцлаглаар хичээллэх, за шашинлаг буюу одоо ийм сүнслэг ямар нэгэн зүйлсийг хийх, сонирхох, за одоо гандан хий дээр орох ч юм уу тиймэрхүү зүйлс байж болно. За мөн одоо сэтгэл зүйчтэй уулзах. За устай ойр байх, усан ямар нэгэн терапи эмчилгээ тиймэрхүү зүйлс хийх, саунд орох ч юм уу иймэрхүү зүйлс маш тааламжтай.
За тэгээд одоо ганцаараа цагийг өнгөрөөх, илүү их нөгөө нэг дотгошоогоо бясалгах. За ийм хувийн орон зай ч юм уу бас чухал байдаг бахнэ. За энэ удаагийн дугаар маань сарны ордны шинж чанарын талаар байлаа. За анхаарал тавьсан бүх хүмүүстээ маш их баярлалаа.